ер нь супермаркетуудын уур торыг хийдэг. Монголд бол ер нь number 1. Ажлаар ер нь баггадаг л да. Манай үйлдвэртэй сайхан танилцаарай. Манай үйлдвэрүүд нь болгоод эрүүл хүнсвчтэй хэрэглэгчдийн гарт хүрэхийн тулд маш шаргуу ажилладаг байгаа. Хүнсний бүтээгдэхүүн экспортлдог байсан. Гадаадын 5 улс руу экспортлдогоор онцлогтой. 2 ээлжээр ажилладаг 24 цагийн дотор 8 тонн самрын идэ буюу чүмгийг бэлтгэж гаргадаг. Манай үйлдвэр нь хаягдчихсэн яснуудыг боловсруулад тэгээд одоо энэ олон тонн ясыг одоо эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл ямар ч одоо хог хаягдал гардаггүй үйлдвэр байгаа эко гэсэн. Тэгэхээр бид нар одоо байгаль орчиндөө хийж байгаа, улс орондоо хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм болов уу гэж боддог. Дүрс ирүүл бол үнс ирүүл, үнс ирүүл бол хүн ирүүл, хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Манай орж ажиллаж байгаа үйлдвэр бүр онцлогтой. Монгол Улсын ерөнхийлөгчийн орж ажилласан 45 үйлдвэр бол 45 төрлийн онцлогтой. 45 төрлөөр Монгол Улсын эдийн засгт үнэтэй хувийн оруулж байгаа. Хүн одоо дотоодын хэрэгцээг хангахаас гадна импортын бараатай өсөж байгаа. Гадаад зах зээл рүү гарч хатуу бодит юм томоохон зорилготой үндэсний том үйлдвэрүүдээр ажиллаж байгаа.